За сайн байцгаана уу? Цаг гаргаж ирсэн та бүхэндээ баярлалаа. За өнөөдөр бид бол бетон үйлдвэрлэл, бетоны чанар, бетоны арчилгааны талаар мөн стори гээд нэлээд сайхан аппликейшн энэ талаар нэлээд сайхан сонсч байна. Тэгээд энэ олон илтгэгч нарын сэдвээс ингээд сонсож байхад ер нь бол явж бетон бол ер нь арчилгаа юм байна л гэдгийг та бүхэн бол мэдчих шиг боллоо. Яагаад би энэ өнөөдрийн сэдвийг өөрийгөө арчилдаг бетон бэ гэж нэрлсэн бэ гэхээр ер нь бид нэр бетоныг арчилгаа гэдгийг сая бол мэдж байна тийм ээ. Тэгэхээр яагаад энэ өөрийгөө арчлаад байна вэ гэхээр арчлах тэр нөхцөл нь бид нар үүсгээд өгчвөл бетон өөрийгөө арчилчих юм байна. Тэр талбай дээр хагараад байгаа хагаралч нь та арчилгааных нь нөхцөлийг бүрдүүлчихэл буцаагаад анчих юм байна гэдэг л процесс явж байгаа. Тэгэхээр энийг л цөмөр том жижиг гэлтгүү барилга дээр арчилгаагаа сайхан хийчихъя л гэж байгаа. Мөн дараагийн нэг зүйл байгаа. Бетон хүлээж авсан үеэс л арчилгаа эхэлдэг гэж байгаа. Тэгэхээр манайхан бетоноо захиалцсанд бол одоо энэ чинь 2 цагийн дараа ирэх юм байна. Би юуг анхаарах вүлээ гэдгээл бодож явах хэрэгтэй. Тэрийг талбай дээр бид нэр хамгийн дөрөв талбай инженер нь, төслийн инженер нь, техникч нь нэрээ энэ бетоныг хинээр цутгуулах гэж байгаа вүлээ. Энэ хүн маань мэрэгсэн хүн билүү? Би энэ бетоныг аль хийцээр авах гэж байгаа вүлээ? Зойр юм бол би нэр хаана тэр жойнтыг гарах вүлээ? Энийгээ бид нэр бүгдөө урьдчилаад ярилцаад төлөвлөсөн байх хэрэгтэй. Энэ үеэс л арчилгаа бетон авснаас л эхэлж байгаа. Барилгачд бидний гол зорилго нь юу байх вэ гэхээр тухайн орчинд нь тохирсон аргачлалаар бетоныг бэхжүүлж төслийн бат бүхийг хангуулах зорилго байгаа юм. Манайхан энэ үүргээ мартчихад байгаа. Зөвхөн зурмынхаа үйлдвэрлэлөө бүх юмаа даатгачаад байгаа. Тэгэхээр манайхан одоо бол энэ бол хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Та тэр мөнгө зарж төлж байгаа, зарцуулж байгаа тэр үнэт зүйлийнхаа төлөө бат бүхийг би яаж талбай дээр хангуулах вэ? Яаж тэр бэхжих орчныг үүсгэх юм бэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тэгвэл бид нар яаж тэр төслийн бат бүхийг хангуулах юм? Биднэрт эхлээд бат бөх байх. Тэгвэл бат бөхөө бид нар гаргахын тулд яах вэ? Ижил орчин байх хэрэгтэй. Лабораторийн орчинд чинь бетон чинь бэхжээд үр дүнгээ аваад байна. Төслийн бат бөхөө аваад. Тэгвэл талбай дээр чинь яаж бетон чинь төслийн бат бөхөө авах юм? Энийг авахын тулд бид нэр бэхжилтийг хэвэн явуулах орчин байх хэрэгтэй. Ижил орчин гэж юу хэлж байгаа гэхээр манайхан бүгд мэдж байгаа тийм. Лабораторийн орчинд бэхжсэн бетон сорц бол стандарт нөхцөл бэхжсэн бетон сорцын үр дүнгээр илэрхийлэгдэнэ гэж байгаа. Энэ ижил орчин бид нэр талбай дээр үүсгэх хэрэгтэй байна. Манайхан энийг бол одоо үүсэхгүй хаягдуулчихад байгаа. Яагаад орхиод байна вэ гэхээр нөгөө арчилгааны зардал, нөгөө бетон чинь хизээ надад үр дүнгээ өгөх юм бэ гэдэг зүйлийг мартчихаа. Би мөнгөө төлсөн тэндээс нэг чанартай бетон ирнэ гэж зогсож идэг. Энэ бол бид нар бол байж болохгүй. Их баг мас жижиг байсан ч арчилгаа л яригдана. Тэр арчилгах байгаа бол танд ижил орчин шаардлагатна. Тэгэхээр ижил орчин бид нар яах юм? Мэдээж ижил орчин үүсгэчлээ гэж бодоход лабораторид бэхжсэн бетон сорцоос заавал баг гар. Яагаад вэ гэхээр ус нь ууршиж алдагдсанаас тийм. Мөн агшилт явагдсанаас. Яагаад агшилт явагдж байгаа нөхөр нөгөө түрүүн хийсэн температурын зөрүүнүүд байгаа. Нөгөө арчилгаа хийгээгүй учраас агшилт явагдаж байгаа. Тэгвэл бэхжилтийн нөгөө гидратаз гэж ярьсан түрүүн тэрэнд нөгөө шаардлагатай хэмжээний ус нь байхгүй байна. Инхээр гидратазын процесс зогсоод эхлэхээр бат бөх нь баг гарч байгаа. Манай барилга дээр бол ихээр ижил орчинд бэхжсэн бетон сорцын үр дүн заавал усын компьютер байна ингээ ярьдаг. Тэгэхээр бид нар энэ их чухал байгаа юм. Ижил орчинд бэхжиж байгаа сорцоо бид нар барилгын талбай дээр усан байнд нь хийчихэд байдаг. Энэ буруу зүйл юм байна. Яагаад ижил орчныг шаардаад байна гэхээр та барилгын тулаас хизээ авах юм. Таны шаардлагатай бат бөх чинь яг талбай дээр хангаж байгаа мó гэдгийг л бид нар тодорхой өөрсдөө хянах зорилго. Одоо тэгвэл арчилгаа тийм. Арчилгааг бид нар тухайн бетоныг бэхжиж явах үед нь бэхжиж эхлэх үед нь яг тохиромжтой хугацаанд нь хийх хэрэгтэй. Ингэж хийхгүй оройтуулах юм бол эрсдлүүд гарна.
Оройтчлоо нөгөөтг чинь хагарчлаа. Нөгөө энэ аяг бол яг зуурмгийн үйл дээр хахаа да. Түрүүчлийн оногт яг энэ давхрыг ямар ч ажиллагаагүй авчихсан юм. Хагаараагүй байсан юм аа. Тэгсэн чинь өнөөдөр хагарчлаа. Энэ яг бетоноос л бол ингээд байж идэг. Тэгэхээр ингэж ерөөсөө бид нар юмд хандаж болохгүй. За хэрэг бид нар бетоны чанарын юу арчилгааг нь хийхгүй бол таны шаардж байгаа хүсэж байгаа нөгөө шаардлагатай бетонны чинь үзүүлэлт нь буурна гэж. Жишээлбэл удаан эдлгээд чанар байна. За бетоны бат их болон ус нэвчилт сая баахан ус нэвчилт ярьсан. Тэр ус нэвчилт юунаас болоод байна нөхөр сэрэгжилтээс болж байгаа. Яагаад сэрэгжээд байна нөхөр ус ихтэй байсан байна эсвэл усныхаа юу арчилгаагаа хийгээгүй байна гэсэн. Тэр сэрэгжилт бол бетоны батгт уруу хамааралтай. За тэгээ хүйтэн төсвөрлөлт яригдана. За нэгт бүтцтэй болсон бетон бол хүйтэн төсвөрлөлт өндөртэй л байна. Ингээ хүйтэн төсвөрлөлт ярих юм бол араас нь бид нар дундаж нэгт ярина. Бетоны дундаж нэгтийг та нар талбай дээр хээрийн тест хийхдээ заавал үзэж явах хэрэгтэй. Ямар дундаж нэгтээ бетон захиалаад яг талбай дээр чи хэд ирсэн баг. Тэрийг шалгах хэрэгтэй. За энэ нэг чухал үзүүлэлт байгаа. За хэрвээ арчилгаа хийгээгүй бол эдгээр чанарууд нь муудах юм байна. За тэгэхээр зураг дээр бол бид нар одоо яг ингээд талбай дээр сэрүүний болон халууны өдрөлд тухайн орчинд нь тохирсон арчилгааг яаж хийх боломжтой вэ гэдгийг заавал нүсэр том одоо майхан бариад халаагаад ингээд авах юм уу те? Эсвэл өөрсдийнхөө боломжоор хийгээд явах боломжтой. За бэхжиж байгаа үед нөгөө арчилгаа яригдахаар дагаад температурын зөрүү яригдана. Мэдээж бэхжиж байгаа учраас температур гарна. Түрүү ярьсан гидратаци оруулдаг гэдэг. Тэгвэл тэрийг яаж зохицуулдаг юм? Ягаад температурыг хянаач гэдэг байгаа юм бэхэр? Нөгөө бетон дотор байгаа гүний температур гадаргуугийн температур хоёрын зөрүү 20 градусаас их гарч болохгүй байгаа. Хэрвээ 20 градусаас их гарвал бетон чинь танд хэлнэ шүү дээ. Би хагарах гээд байна шүү. Миний нүүрэн дээр юм гарах гээд байна гэж бетон хэлнэ. Энийг манайхан одоо жижиг том гэлтгүү температурын мониторингийг бүх газараа хийж явах хэрэгтэй. Тэгээд за гүний температур нь тэд байна. Гадаргуугийн температур нь энд байна. Зөрүү нь ийм байгаа юм байна. Тэгэхээр би энийг одоо услаад хучих юм байна. Гэх энэ одоо технологийн дарааллыг алдагдахгүй энгийн зүйлийг бол өөрсдөө өдөр тутам хийгээд тавьчих хэрэгтэй. За тэгээд арчилгааны материалууд бол байж гин тийм ээ. Мэдээж одоо арчилгааны бодис байж болж байна. Эсвэл пленк байж болж байна. За мөн одоо температур их зөрөөд температур нь өсөөд байвал түрүү масс бетон гэж ярьсан. Усан үеэр усан үе үүсгэж болно. Гэхдээ анхаарах юм байгаа усан үе үүсгэл усны температур нь тийм хасах температуртай байж болохгүй. Тэрийг манайхан тохируулна үз. За хэлсэн хагарал түрүү хагарлууд ярьсан. За ихэнх тохиолдолд бол энэ хагарлууд бол хаталтын үеийн явцад гардаг. Гадаргуугаас хатаж эхлэх үед гардаг. За ийм хагарал гарсан бол бид нар яах вэ гэхээр яаж янзлах юм бэ? Яаж одоо арчлах юм? Яаж энийг буцаагаад эмчлэх юм? Яг вэ гарч болно. Та оройтуулсан байж болно. Сотголт чинь шинэ үүрээр дууссан байж болно. Хүн явах хэмжээний батхгүй авахгүй байж хагаад 12 цагийн үед явах болохт нь тэр үдний салхи гараад үлээсэн байж болно, тийм ээ? Энэ үед бид нар гарчих юм бол яах вэ? Арчилгаагаа маш сайхан хийгээд буцаагаад хучаад тавьчих хэрэгтэй. Ингээд бетон өөрөө эдгэрсний дараа ийм сорь үлдчих. За энэ бол бидний зөвшөөрөх хэмжээнд байж байгаа. Эдгэрсэн учраас. Ингээд бид нар бетон өөрийгөө арчилж байгаа юм. Энэ хагарчлаа гэд хайчдаг. Эднийх бетон хагарчлаа гэдэг. Тэгэхээр болохгүй. Яагаад хагарах нөхцөл нь бол нөгөө арчилгааг оройтуулж хийсэн байна. Нөгөө нар салхины үйлчлэл үзүүлсэн байна тийм. За ингээд арчилгаа гарч байгаа. За тэгээд бетоноо арчлая гэж байгаа. Бетоноо бид нэр арчлах материалаар нь орчноор нь хангаад өгчвөл удаан эдгээд чанар за ус төсвөрлөлт бетоны батвах хүйтэн төсвөрлөлт гэх мэтийн бусад үр дүнгууд сайжирна. Тэгэхээр бидний энэ хойно тавьсан байгаа энэ бол одоо яг манай төсөл дээр явж байгаа. Ийм боломжтой. Хинч энийг бол хийчих юм те. Ингээд бид нар ийм хийдэг юм гадны зургуудыг л сайтаас хараад байдаг болохоос өөрснөө хийчих хэрэгтэй. Ингээд болж. За анхаарал хандуулсанд баярлалаа.
Бүгдөө энэ арчилгааг хийснээр та ч гэсэн төгс бүтээгч болж чадж байгаамаа гэж. За баярлалаа.